Өнөөдөр хичээл ямар байсан? Гоё байсан уу? Гоё хүүхдүүдтэй юм уу? Гоё багштай зэрэлээд гоё үг хэлээч. Өнөөдөр ер нь хичээл ямар байсныг танилцуулъя. Тэгээд өнөөдөр бол чацсан багш ирсэн байгаа. Тэгээд айгу хөгжилтэй тийм сургалтыг явуулсан. Аха. Тэгээд эхлээд бол би Монгол хүн гэдэг шүлгээ тавтаад дараа нь болохоор энэ номыг уншсан байгаа. Энэ амар гоё. Энэ үзгээр ингээд энд одоо Монгол суугаад үгүй. За наач юм байна. Оо. Энэ чиний дуусан онцлогдсон маа. Тооны ухааны Энэ Монгол, Англи, Солонгос гэдэг байгаа. Одоо ингэ Монголын дарангууд 말하는 직업은 Энэ дээр дараараа таниулаарай намаа энэ дээр. Аха. бяцхан хулгамуудын тооны ухааны соврал үлгэрүүд. за тэгээд бяцхан хулгамуудын тооны ухааны соврал үлгэрүүд. Солонгос дарангууд 마우스베스 수학 동화. ингээд 알버트의 여름 휴가 ингээд гардаг. Аха. Тэгээд ингээд доторх юмнуудыг дараад явчих. 사람들이 해변으로 ингээд яах ингээд хэлээд явчих. айлтгаж газар өнгөрөн унав. Яна, айлтгаж чи зүгээрээ. Айлтгаж эмээн сэглэн босож ирээд би зүгээрээ. За нам таалагдсан уу? Багш нь уншиж өгөх гол дээр нь да. За энэ дээр нь да. За болоо. Ийм байна. ачааны машиныг харж байна уу? Ийм байгаа. Тэгээд энэ ном маань өөрөө амар сонирхолтой. Ингээд харуул Альбертийн зуны амралтын төлөвлөгөө гэдээ байгаа. Тэгээд энэ дээр ер нь юу гардаг гэхээр давхар бас тооны хичээл бас гараад дэвчдэг. Бас дээрэс нь нөгөө нэг энэ ингээд том тавгийг дүүргэх гэж энэ хоёр ингээд хөдөлмөрлөөд янз бүрийн асуултуудын ингээд янз бүрийн бодоод арга олоод дүүргдэг байгаа. Энэ ном маань болоод тийм юм агуулдаг. Тэгээд хамгийн гоё юм нь юу гэхээр энэ юу л гэдэг нийгмийн дарахаар бичлэг бичиж болдог. Одоо жишээлбэл энэ гэлтэн байхад аав ээжээгээ сансан үедээ аав ээж нь байгаа үед нь одоо аав ээжийнхаа хайртай шүү гэдэг үгийг бичиж авангуудлаа. Ганцаараа байх үедээ хайртай шүү гэдэг үгийг одоо сонсоод Оо тийм бэ тий. тийх боломжтой. Дараа нь болохоор энэ ус дүүргэх тэр энэ дээр тэр ус тэр тавгийг дүүргэх тийм юу галсан штэ. Тэрнтэй адилхан дурсал хийсэн. Туршилтан дээр ямар байсан? Чи хамгийн ихэнд орсон шүү те. Тэгээд хамгийн ихэнд дараа жаахан туршлах жаахан муу байсан. Тэгээ өнөөдөр гэртээ очиод яах вүлээ? Өнөөдөр бол амралтын өдөр тэгээд манай гэр бүлийн дөрвөлөө байгаа. Тэгээд гэртээ очиод дахиад хийж үзсэн. Би чамайг энэ тэмцээнд ялна гэж энэ туршилтан дээр нэгдүгээр байранд орно гэдэгт итгэж одоо арга олцсон шүү те. Тий. За яана. тий нууцаа. За өнөөдөр хичээл сонсож өгсөнд баярлалаа. Би Монгол хүн гэдэг шүлгээ маш гоё уншиж сурсанд чамд бас баярлалаа. Өргөжлүүлээд монгол хэлээ маш сайн сураарай заяа. За монгол хэлээ сурна гэж угаасаа сурчихсан шүү дээ. Тий, монгол хэлч айгүй хэцүү хэлүүд энийг өдөр болгон ном уншиж өдөр болгон давтдаг хэл байхгүй тийм ээ? Тийм баярлалаа өнөөдөр хичээлд ирсэн. Аа баярлалаа. Багшаа наадхаа манай